За энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг бол дэмжиж гаргах нь зүйтэй гэсэн байр суурь байна. Гэхдээ засах юм маш их байна. Найруулах. Одоо тухайлбал тэр 17-гийн 2-т байсан баха тий. 17-гийн 2-т өөр зам гэдэг ингээд бичсэн. 17-гийн 2-ын 3-д бол өөр замтаа гэдэг ингээд. Арай найруулгын тэрийг эвтэйхэн хиймээр санагдаад байна л да. Энэ замын хураамжийг сая яг нийслэлийн тэн дарга захирагч ярьж байна л да. Замын хураамжийг боловсронгуй болгох. Замын хураамжийг боловсронгуй болгох хэрэгтэй. Тухайлбал одоо бидний явдаг энэ урд хөршийн одоо хотууд ч юм бол замын хураамжаараа бол ер нь замынхаа асуудлыг үндсэндээ шийдчихэж шин. Тэгээд хураамжийг боловсронгуй болгох Монгол орны нөхцөлд тохирсон энэ хураамжийг нь одоо яаж хиймээр байна? Юу гэж бодож байна? Нэг юм асуулт байна. Хоёрдугаарт энэ төсөл дотор нийт тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлт тээвэрлэгт одоо зориулагдсан байна гэж. Тэгэхээр 100 автобус явж байхад нэг 10 хөгжлийн бэрхшээлтийн иргэдэд яваад хөгжлийн бэрхшээлтийн иргэд одоо тэр дараагийн автобус тэр тоногсон автобус ирэхийг хүлээгээ суугаад авах уу? Ер нь бол бус дорнд энэ одоо нийтийн тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг одоо тээх зориулагдсан тэр тээврийн хэрэгсэл болгон тийм байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ дээр надад нэг хариулт өгөөч. Ийм байна. Энэ сая одоо өнгөрсөн 7 хоногт энэ газар зарна гэсэн югаар энэ мөнх эрдэнэ одоо мөнх эрдэнэийг шүүмжилсэн одоо асар их тийм шүүмжил явж байна л да. Энэ дээр нэг тодорхой хариулт одоо нэг шийдвэртэй хүнд ойлгохын хариулт хэлчихгүй маа. Өөрөө нэг ярилцлага өгсөн байх шиг байна л да. Тэгээ сая одоо өчигдөр дарханд ажиллахад дархны одоо 20-30-аад одоо настай хүмүүс ирж ахмадууд ирж уулзж байна. Үнэхээр газар зарах гэдэг юм. Газар зарах гэдэг юм байхгүй шүү дээ. Өмчлөх, эзэмших, ашиглах гэдэг. Тэгээ энэ дээр энэ нийслэл одоо энэ ард иргэд Монголын ард түмэнд энийг нэг ойлгуулаач. Газар зарах гэдэг гадных нь орж ирээ шууд тэр цахим биржээр газрын биржээр авчих гэж байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгээд шүүмжлүүлээ яваад байдаг. Энийг ард иргэд одоо ойлгомжтой болгож болдгоо юм уу? Энэ нийслэлд одоо нэг дутгаж байгаа юм энэ нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр одоо их сайн ажиллах шаардлагатай. Үнэхээр анханасаа энэ замбраагүй явцсан одоо үнэхээр хөгжүүлэх төвөгтэй байгаа. Тэгвэл одоо энийг яаж хөгжүүлэх ийм боломжууд юу гэж харж байна? Дараагийн асуудал энэ таксины үйлчилгээ. Тухайн одоо улсын соёлыг замын хөдөлгөөнд оролцож байгаа тэр соёлоор нь одоо тухайн улсын соёл хэмжигддэм гэсэн. Тэгээ одоо энэ таксины үйлчилгээг одоо яаж зохицуулах юм бэ? Юу бодож байна? Энэ автозамтай холбоотой, тээвртэй холбоотой юмнууд ярьж байгаа учраас энийг одоо би бас өөрөө та нарт асуу ярих гэж ингэж бодож байгаа. Замын хураамжтай холбоотой юмнуудыг сайн хэлсэн. Энэ дээр ямар бодлого болоод байна? Энийг одоо их тодорхой болгох юм шаардлага байна. Энэ зүгээр одоо бас ярихгүй байж болохгүй юм байна. Токио, Шанхай гэдэг энэ том хотуудын хөгжлийн загварыг нутагшуулна гэж. Гэхдээ хөгжлийн загварыг нутагшуулдаг юм л да. Хөгжлийн загварыг өөрийнхөө онцлог тохиолж боловсруулдаг байхгүй. Сайн туршлагыг бол одоо нэвтрүүлж болох л байна. Тэр манай одоо нийслэлийн загвар ямар байх вэ гэхээр өөрийгөө санхүүжүүлж чаддаг, бие дааж хөгжихтэй, ёстой, өрсөлдөх чадвартай, ногоон байгууламжийн тодорхой одоо хувьтай, хүмүүс ажиллах амьдрах нөхцөл нь одоо бүрдсэн, хогийн асуудлаа бүрэн шийдсэн, олон улсын санхүү эдийн засгийн төв банч гэдэг ч юм уу ингээд боловсруулах л ёстой юм л да. Тэгээд энэ боловсруулалт маань одоо ингээд яваад ах юм да. Хэр зэрэг боловсрогч байгаа. За 2 номер хариулъя, дараа нь 1 номер хариулъя яваарай заяа. Мөнхөрд нь Батболд дарах хариулъя. Тэр ер нь бол энэ дэлхийн улс орнуудын авто замын хөгжлийн арчилгаа бол замын хураамжаасаад үрддэг юм билээ л дээ. Одоо манай нийслэлийн төсөвт бид нэр нийслэлийн авто зам ашигласны хураамжаар бол 38 тэрбум төгрөг цугларч байгаа. Тэрийг ерөөсөө улсаас бол нэг төгрөг өгдөг. Тэр 38 тэрбум төгрөгөөр та нар замаа байр, замаа нөх гэдэг. Тэрийг бол ар урдаа барьж байгаа бид нэг жоохон зам хийдэг л дээ. Гэхдээ бол би өнгөрсөн 2 жилийн хугацаанд 38 тэрбум төгрөгийг маш үр дүнтэй ашиглаж байгаа гэж бодож байгаа. Ямар ч одоо гадны зээл тусламж бонд гаргалгүйгээр бидний 38 тэрбум төгрөгөөр бүх замаа хийж байгаа, гүүрээ барьж байгаа, зам цэцрэх ажил хийж байгаа. Тэр нь бол хаанаач хүрдэггүй. Энийг бол
боловсронгуй болох ёстой. Зүгээр яг энэ хуулийн дээр бол замын хураамж нь тэд байна, эд байна гэдгийг ерөөсөө оруулаагүй. Ер нь бол цаашдаа боловсронгуй болгоод энэ төлбөртэй замуудыг бий болгох ёстой юм аа. Тэгээ үнэхээр замын хураамж авсан бол тэр зам нь чанартай, хүмүүсийн машиныг эвдээд байдгүй, хүмүүсийн уур цухлыг бараад байдгүй тийм замыг нь хот хариуцъя. Тэрнийхээ төлөө төлбөрөө төлчих байх хэрэгтэй гэсэн энэ зарчмаа бол цаашдаа барьж явна гэдэг би хэлмээр байна. За хөгжлийн бэрхшээлт ер нь бол манай бүх одоо жишээлбэл бол бид нар бүгд найрамд Солонгос улсын зээлээр 500 автобус авах. Ер нь бол манай засгийн газрын мөрөө хөтөлбөрт бол 1000 автобусаар одоо парк шинжилгээ хийнэ гэд ярьсан байгаа. Тэгээ бид нар бол бүгд найрамд Солонгос улсын засгийн газрын зээлээр 500 автобус авахар захиалга өгч байгаа. За Европын сэргээн босоод хөгжлийн банкнаас бас бид нар 200 автобусын захиалга өгч байгаа. За 300-ыг нь бол манай дотоодын үйлдвэрлэгчид автобус нийлүүлнэ гэсэн ийм бодлого бариад ажиллаж байгаа. За энэ мөнгийг бол гадныхан зээл засамжийн асуудлыг бол яриад явж байгаа. За бусдыг нь бол бид нар 2019-20 оныхоо төсвүүдээр суулгаад ингээ хэрэгжүүлнэ. Энэ дотор бол автобусын захиалга бид нар өгтөө бол бүгдээрээ нөгөө автобусны хаалга нь онгойхтой бол нөгөө замын төвшөнтэй ажил хэмжээнд доошоо налж суудаг байх утсаар ийм захиалга өгсөн байгаа. Тийм утгаараа бол энэ нөгөө талаасаа бол Орсон хойноо нийт суудлын 10 орчим хувь нь бол тэр тэрэгэн цэцтэй хүн ороод байрших тийм зайг нь үлдээсэн. Эсвэл 10 суудал нь бол 10 орчим хувь нь бол тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэж сууж болох ус ийм тоноглогдсон байх ёстой гэсэн энэ стандартын шаардлагыг болоод бид нар автобус импортлогчд болон нийлүүлэх гэж байгаа улс орондоо бол өгч байгаа гэдгийг хэлмээр байна. За тэр газрын тухай хуулиар би энэ уг нь бол одоо манай энэ олон гишүүд бол тэр хөдөө аж ахуйн байнгын орон дээр байж исэн. Тийм заалт манай энэ хуулинд ерөөсөө байхгүй. 2002 онд батлагдсан газрын тухай хуулийн дээр угаасаа гадаадын иргэн харьяалгүй хүмүүс 5 жилийн хугацаатай газрыг одоо ашиглаж болно. Хүсэлтэйгээр ашиглаж болно. Тэр ашиглах хугацаанд ашиглаж болно гэсэн заалттай. Тэрэгтэй тэрийгээ бол дуудлах худалдаагаар авна гэсэн ийм заалт байж ирсэн. Тэрэн дээр бид нар зөвхөн биржээр дамжуулж гэсэн үг л нэмсэн. Тэгээ харамсалтай нь улс төрийн өнцгөөс манай зарим гишүүд тайлбарлаад түүнийг янз бүрийн олон нийтийн сүлжээгээр явуулаад иргэдэд буруу ойлголт төрүүлээд, бухимдал төрүүлээд тэрнийг миний нэртэй холбоод ингээ яваад байна. Тэгээ би хөдөө аж ахуйн байнгын орон дарга байхад бас газрын том хууль орж ирээд яг ийм шалтгаанаар тэр хууль хэлцдэггүй босч ирснийг санаж байна. Тэгэхээр энэ дээр бол манай хуулийн дээр ямар ч тийм үг үсэг байхгүй. Би ийм зарим нэгэн улс төрийн энэ үзэгд юунуудаа одоо болиоч гэж би хэлмээр байгаа. Тэгээ бид нар бол албан ёсны тайлбарыг хэлж байгаа. Манай өчигдөр бид нар өчигдөр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бол бид нар бүх тайлбаруудаас манай хуулийн дээр ийм заалт огт байхгүй. Тэр 2002 онд батлагдсан газрын тухай хуулиараа бүх заалт нь явж байгаа. Зөвхөн биржээр энэ биржээр арилжаалах гэдэг үгийг бол иргэдийн дунд хилцүүлэг хийхэд та нар гарын үсгээр газар олгодгоо болиоч. Ил тод нээлттэй болгооч. Тэр газрын бирж гэдгээр одоо дамжуулж олгооч гэдэг имийг л ярьсан. Тэгээ газрын бирж гэдэг өчтөр шин бол Eagle телевизийн одоо тоймч ороо би за гадаадын гэдгийг л аваа ичихгүй бүр болохгүй одоо тэр юу тийм үү. За Баттамөр гишүүн дараа нь тайлбарлаж Баттамөр гишүүн тодруулъя. 1 минут өгье. Бид нар бол бүгдээрээ мэдж байгаа юм л да. Тийм одоо юм шинээр орж ирээгүй гэдэг. Тэрийг одоо энэ алуу хашгаа улсууд нь одоо мэдэгдэлж гэдэг юм уу? Энэ сошиал ертөнцөөр явж байгаа буруу зөв ойлголт маш тодорхой хариулт өгөх хэрэгтэй байхгүй. Хэвлэлийн багварал гэж болно. Энэ ингэж буруу ингэж явж байна гэдэг. Энд чи ирээсээ ингээл нэг л газар зарах гэсэн гадаадынхан л одоо газараа зараад мөнгө олчдаг. Мөнгө олоод энэ хөгжилтэй орнууд газараа зарж ижил мөнгө олсон байдгийг гэсэн ийм одоо говьлго явж байна шүү дээ. Энэ ийм юмд нэг шийдвэртэй хариу өгч байх ийм шаардлага бол байна шүү. Энийг одоо хэлье гэж бодож. Хоёрдугаарт нь бол юу гэхээр энэ 38 тэрбум төгрөг гэдэг бол бага л байна л да. Явж байгаа тээврийн хэрэгсэлтэй харьцуулаад ингээд үзэх юм бол энийг нэг нэмэгдүүл татварыг нэмэхгүйгээр бүрэн авдах ч байд юм уу? Ямар боломжууд байна? Энэ хураамжаа нэмэгдүүлж ижил одоо цаашдаа ажиллана шүү дээ. Түүнээс улсын төсвөөс бол хотод зам барь гэдэг юм бол төсвөөс өгөх боломж бол байхгүй байгаа гэдгийг бас хэлье гэж хэлж бодож байна. 2 номер тодруулъя. Тэг яг энэ нэг би Батмөр гишүүний хэлж байгаад бол бас баярлж байна. Бид нар энийг тодорхой хэмжээгээр иргэд ойлгуулах арга хэмжээ авна. Ер нь бол одоо чинь ингээд дуудлага худалдаагаар бид нар чинь газар арилжаалдаг шүү дээ. Дуудлага худалдаа зарлаад иргэн хүн аж ахуйн нэгж бүгдээрээ ороод газараа авдаг байхгүй. Зүгээр яг нэг нийгмийн сэтгэл зүйдэл ингэж нөлөөлөө түүнийг нь бас
тодорхой нэр хөө улс төрч ингээд эвэргээд байгаа юм байгаа учраас бид зөвөр тайлбарлах хэрэгтэй. Манай хуулийн дээр тэр гадна дотны хүмүүс газар харилцааж тухай ямар ч заалт байхгүй. Энэ аль 2020 оны хуулиар энэ хууль бол дэлхийн нийтийн жишгийг дагуу явсан тийм л хууль байгаа гэж хэлмээр байна. А хоёрдугаарт нь бол юу гэлээ? За тэр таксины үйлчилгээний асуудлыг түрүү төнцсөн. Ерөөсө манай Улаанбаатар хот энэ дэлхийн жишгт нийцсэн таксины үйлчилгээгүй юм ганц баг цорын ганц хот гэж хэлж болно. Тэгээ бид нар энэ дээр нэлээд санаа зовж такси хөтөлбөрийг бид нар боловсруулж батлуулад энэ жилээс эхэлсэн яг Улаанбаатар хотод яг олон улсын стандарт нийцсэн такси үйлчилгээ ямар байх юм бэ гэсэн тийм төр хувийн хвшлийн хамтарсан ийм компанийг байгуулахар болж байгаа. За тэгээ тэр компани нь бол такси яг ийм Жавхлан гişүү асуудаад авъя.